Үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин лиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Дорнот аймгийн Баян Дун сумаас бэлтгэн хүргэж байна. За тэр дундаа Баян Дун сумын засаг дарга Батгүйгийн хэрийг зорин явж байна. За юуны тухай зорж байгаа гэхээр одоо бас Баян Дун суманд одоо сайн өдрийн махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрхэлж байгаа гэдгийг сураг сонсоод тэр тухай малчин түмэндээ мэдээлэл хүргье гэд энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэхээр зорж байна. Ингээд тун удахгүй үзэгч та бүхнийг айл даврын айлын эзэдтэй үзэгч та бүхнийг танилцуулъя. За яваа. За үзэгч та бүхэнд зочилж ирсэн айлын эзэдтэй танилцуулъя. Дорнот аймгийн Баян Дун сумын засаг дарга Батгүй хандаас хүрэлцэн ирсэн. За одоо нэвтрүүлэг маань бол малчин айлыг зорддог, малчин айлд очиж бэлддэг. Энэ удаад бол одоо төвийн айл дахиад ирлээ. За сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайн байна. За сайн явцгааж байна. Сайн явж байна. За таны ажил төрөл сайн уу? Ажил төрөл тавлаг байна. За танаа нутгаар чинь бол одоо энэ баг өвөл болоогүй шахуу. Намраараа сайхан байж чинь уу? Тий, энэ жилийн хувьд бол сайхан үнэтэй байна. Намраараа байна, малын тархи сайхан байна. Нодлон нэлээд хүндхэн жил болсон. Тэгээ ард талд нь бас хангаад дэлхий ивэж ах шиг байна энэ жил. Бид бүхэн бол малчин айлд очиж одоо малчин айлын аж амьдрал өдөр тутмын одоо ажил төрлийг нь үзэгч түмэндээ харуулдаг. Энэ удаад бол ягаад танахыг зорьсон бэ гэхээр бас таныг одоо өхөр адуун дээр олон сайхан ажлууд судалгаа хийж байгаа гэж сонсоод бас танахыг зорилоо. Тийм таны бас хийж бүтээж байгаа ажилдаа бас танилцъя гэдээ бас таныг зориод хүрээд ирлээ. Тийм. За тэгээд юуны түрүүнд бас одоо энэ Баян Дун сумынхаа үйлчлэлийн талаар бас танаас бас нэг мэдээлэл авчия гэж бодож байна. Одоо энэ өвлийн талаар ямар байна те? Өвлийн бэлтгэл ямар байна? За тэгээд малчтынхаа талаар бас тодорхой мэдээлэл өгчий те. За энэ жилийн хувьд бол харьцангуй бас жил сайхан болж юм. Тэгээд үнэтэй жил тохиож байгаа учраас үйлдвэрлэлийн бэлтгэл дээр бол ямар нэгэн байдлаар бол одоо асуудал алга. Ер нь бэлтгэл ажлыг бол сум маш сайн хийсэн. Одоо ер нь бол төвлөрүүлэх ёстой нөөц болцоо үүс тижээлийн болцоогоо бол татан төвлөрүүлсэн. Армаасаа бол дагуулсан байж байгаа. Тэгэхээр малчтын хувьд бол ерөнхийдөө цаг сайхан байгаатай холбоотойгоор бас үйлдвэрлэл ер нь нийт одоо сумын хэмжээнд сайхан байгаа. Ер нь бол одоо манай малчид үүс тижээлээ одоо хэрглэж эхлэегүй л байж байгаа. Одоо бэлчээрээр сайхан тарган тавтай орж байна. Одоо ойрын бараг 10 хэдэн жил энэ 5-6 жилээс өмнө одоо 10 хэдэн жилээр бол урт хугацааны ган ерөнхийдөө жоохон хуур ажилттай жилүүд байсан. Тэгээ одоо харин бүх юм буцаж сэргээд хангаад дэлхий сайхан байна. Энэ бол газрын гарц бол гоё байснаас болоод одоо энэ жил залгуулаад бас үнэтэй жил болж байгаа учраас айтайхан байна. Одоо энэ жил чинь нутгийн тэн түүхт 100 жилийн болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас 100 жилийн сайхан үнэтэй сайхан өгдөж байгаа юм шиг. За 100 жилийн бэлтгэлийг ерөнхийдөө бол одоо ерөнхий хараамаа бол усгсан байна. За хийж хэрэгжүүлэх ажлууд шаардлагатай одоо цаг үеийн чанартай ажлууд хийгдээ явж байгаа. За өнгөрсөн одоо 10 сараас хойш төлөвлөсөн ажлуудаа хийгээ явж байна. За одоо удахгүй Улаанбаатар хот руу явж бас энэ төлөвлөгөөтэй ажлууд манд хийгдээ явна. Төлөвлөлийнхэнтэй уулзах за мөн одоо 100 жилтэй холбоотой төлөвлөсөн бэлтгэл ажлуудын хүрээнд бол юм хийгдээ явж байгаа. За өнөөдөр бид одоо бас тэнийг хийж хэрэгжүүлж байгаа ажилтаа бас танилцъя гэж зориод ирсэн. Таны одоо энэ өхөр дээр бол их олон төрлийн одоо судалгаад ажлууд хийгдэж байгаа гэсэн. Ямар төрлийн өхөр дээр ер нь ажиллаж байна? За би ер нь бол нэг 6 оноос хойш өхрийн үржлийн ажил хийсэн. Гэхдээ эхлээд бол яхаа махсууны хосломол ашиг шимтэг өхөр одоо Францын Альпийн нуруунд үржүүлдэг тусгайлан одоо үржүүлж батлуулсан юм. Абонданс гэдэг үйлдвэр махсууны хосломол. За энэ өхрийг бол нэг хэсэг үржлийн ажилд ашиглаж байсан. За ингээд 15 оноос хойш бол махны одоо төрөлцсөн үйлдвэр ангуусаар бол селекцийн ажлыг хийгээд одоо болтол ингэ явж байна. Одоо сүүлийн үед бас хүмүүс төр тусмаа
хангаа зөв рүүгээ өхрийг бас төрөлжүүлж бас үржүүлдэг болсон байна л да. Тэр тусмаа одоо нэг үедээ гасагийн цагаамтлага гэдэг юм ангос гэдэг юм уу лимузин гэдэг юм ингэж тий. Одоо тэр одоо таны энэ үржүүлж байгаа өхрийнхаа яг зөвхөн онцлогийн нийлэл одоо жишээ нь ангус үйлдвэрийн өхөр яг ямар ашиг шимтэй тий. Одоо бие галбирын хувьд ч гэсэн яг ямар өөрийн гэсэн онцлогтой юм лимузин ямар онцлогтой энэ талаар бас нэг товчхон мэдээлэл өгч тий. За. Ангус үйлдвэр гэсэн үндсэн стандарт нь ерөөсө хоёрхан зүстэй. За хар улаан гэсэн хоёр үндсэн зүстэй. За тэр хар улаан хоёр дээр бол нэмэлтээр одоо өөр өнгө бол орохгүй байх ёстой. Яг нь цэврээр нь үржүүлж байгаа тохиол та. Бидний хувьд бол яг үе дамжуулж одоо селекцийн аргаар гаргаж байгаа өхрийн хувьд бол мэдээж одоо сайжирж байгаа үйлдвэрээс тодорхой хэмжээний одоо өндөр генийн чадамжтай юм удамших потенциал сайтай өхөр дээр бол яг дамжаад ингээд аажимдаа бол энэ уст зүсийн үл засаж байгаа юм. Бусад үйлдвэрээс ялгарх онцлог нь ерөөсөө ангус зүсний хувьд бол хар эсвэл гүн улаан гэсэн хоёр байх нь за дээр нь төрөлхийн мухар ийм үйлдвэр. Тэгэхээр эвэртэй ангус гэж байхгүй. Эвэртэй ангус байвал цэвэр үш дандаа одоо эдлиз байна гэж ойлгож болох нь. За 3 дугаарт нь үйлдвэрийнх нь өөрийнх нь одоо бусад үйлдвэрээс ялгарх үндсэн хэв шинж гэж байна. За хэв шинжийн ерөнхийдөө ангус ингээд хөндлөнгөөс харах юм бол дөрвөлжин юм дүрсэнд багтах ёстой. Тэгэхээр одоо цээжний гүн сайтай илүү гэсэн үг. Тэгээд хээлүр сайтай байна. За баг зэргийн одоо ууц хондлоо хэсэг бол баг зэрэг өөрөгдсөн байна. За тэгээд гоёны одоо цол мах дүүргэлт ихтэй юу яс жижиг тэгэхээр мөч богинтой. Тэгээд жижиг хөнгөн толгойтой. За тугал ангусын тоглол бол дэлдэндүү гардаг. Босод үйлдвэрийн өхрийг бодох юм бол жоон дэлдэнд тамчигтай байна. Герфордынх бол жоохон жижигвтэрхэн одоо өөрийнхөө бие цогц арай жоон жижиг тэгэхээр ингэж харагддаг онцлогтой. Хоёр нь одоо энэ хөдөө аж ахуйн төрс маань өхрийн энэ салбар руу орсон ба шүү. Өөрөөр нь ямар мэрэгчлэн юм? Би чинь цоо инженер технологи мэрэгчлээ. Яг л уулын энэ салбарын тийм мэрэгчлэрээ явж байгаа. Зөв. Тэгээ одоо манай хүү бас энэ миний мэрэгчлийг өвлөд одоо 3 дахь курсад хэрэгжил ингээд төгсгий заагаар. Тэгээд там хөө төгсөөд ирвэл би энэ аж ахуйн ажилласаа ерөнхийдөө жоохон хүн дээр албаны ажил руугаа гарах гэдэг тийм. Тийм. Өнөөдөр таны ажил дээр яаж н одоо бидэнтэй зөв явбал яг өнөөдөр би өдөөс өмнө бас хагас ажилласан. Тэгээ одоо өдөөс хойш нэг чөлөө гаргаад явна бас холооцоор ирж байгаа улсууд цаг зав гаргалгүй яах. За тэгвэл хэдүүлээ одоо энэ яг өхрийнхэн байгаа газар дээр нь очиод бас яриагаа үргэлжлүүлээ тий. За тийм. Харин ингээ хөдөлгөө. За тийм. За тийм. За бид хүн сумын төвөөс гараад одоо яг Батгуу даргын өөрийнх нь өхөр сүрэг дээр ирсэн байна. Одоо энэ бол яг таны үржил селекц хийж байгаа өхөр сүрэг тийм ээ? Тийм. Одоо энд ямар үйлдвэрийн өхрүүд байна? За манай дээр Монгол ангус үржүүлэг гэж компанийн одоо цөм сүрэг дээр ирсэн байна. Тэгээд энэ дээр маань ерөнхийдөө бол ангус үйлдвэр 80% нь байна. 20% нь махны чиглэлийн лимузин үйлдвэрийн өхөр гэсэн одоо үндсэн 2 үйлдвэрийн өхөр цөм сүрэг бүрдүүлээд ажиллаж байгаа. Энэ үйлдвэрийн өхрүүдийг одоо ингэж бэлчээрийн нөхцөл байдалд тохируулж тий одоо ингэж маллахад одоо таны зорж байгаа яг зүйл нь яг юунд байна? Юунд зорж одоо энэ үйлдвэрийн өхрүүдийг одоо ингэж үржүүлж байна? Ер нь бол нэгжээс авах одоо ашиг шимийг нэмэгдүүлэх гэсэн одоо үндсэн зорилготойгоор. За тэгээд энэ Монгол малын төсөв төвчээр за мөн одоо бэлчээр ашиглах чадвар, дасан зогсох чадвар гэдэг одоо тэр давуу талыг бүтэн шингээж за тэгээд махан ашиг шим өндөртэй ийм шин бодгаал одоо брэнд гаргаж авах гэсэн одоо ийм зорилготойгоор бид нэр ангус үйлдвэрийн өхрийг 2006 оноос эхлээд ер нь үржил селекцийн ажил эхлүүлсэн юм байна. За ингээд 15 оноос хойш ерөнхийдөө яг ангусаараа дагнаад энэ селекцийн ажлыг хийсэн. За одоогийн байдлаар энэ цөм сүрэг дээр
дөрөвдүгээр үеийн релиз буюу одоо нэгэсэндээ ховчилж одоо манайхын ихэд ховчлаад ярих юм бол нэг 100 орчим ховтой юм цэвэр үйлдвэрийн үхэр гаргаж ирээд байна. Тийм энэнгөөрөө одоо ерөнхийдөө нэг өмнөө тавьсан зорилт маань 100% хэрэгжсэн. Гэхдээ энэ зөвхөн одоо аж ахуйн хүрээнд үл явагдаж байгаа. Ер нь цаашлаад энэ нэг сум аймаг одоо бүр бүсчилсэн байдлаар энэ махны чиглэлийн үхрийг гаргах юм боломж олцоо байна гэдгийг өнгөрсөн хугацаанд одоо өөрсдийн аж ахуй дээр хийсэн суурь судалгаа энэ материалаас бол харагдаж байгаа. 2015 оноос хойш одоо энэ ажил эхэлсэн байна шүү дээ. Одоо яг энэ цаг үед бол яг 10 жил болж байна тийм ээ. 10 жилийн хугацаанд одоо энэ яг 100% хүргэнэ гэж байна шүү дээ. Тэгэхээр жилд бол одоо бас нэг одоо юу гэдэг нь зүгээр хар ухаанаар бодоод бол нэг 10 орчим хувиар одоо цэвэрлэгөө төхөөд байна гэсэн үг юм тий. Энэ нөгөө энэ ойлголт нь бол бас харьцангуй ойлголт. Одоо жишээлх юм бол нэг үе солиход нэг 4 жил гэж ингээд тооцох юм бол 12 жилийн хугацаа байгаа. Тэгэхдээ бид нар чинь нөгөө 6 оноос эхлээд одоо нутгийн Монгол өхрийг ашиг чимээ нэмэгдүүлнэ гэсэн зорилгоор одоо селекцийн ажлыг хийгээд эхэлчихжээ. Ингээд гадаадын өндөр ашиг чим төвлөрөөр сайжруулалт хийгээ явсан. За энэ маань нэг үе солигдоод одоо жишээлбэл энэ жил цэвэр үйлдвэрийн бухаар сайжруулалт хийгчихэд дараа жил эхний төлөв гарна. Тэр төлөв маань тэрний дараа жил 2 дахь 3 дахь жилдээ бяруу болно. 4 дахь жилдээ шүтлэн болж одоо хээлэнд орно. Гэхмэчлэн ингээ явах юм бол энэ 4 үе жилийн цэвэрлэл яваад байна шүү дээ. Тийм F4 гэж л одоо бид нэр бол мэргэжлийн хэллэгээр бол F4 гэж тодорхойлт томьёолдог л да. Тэгэхээр 4-р үеийн релиз гэж мод нэр инженеэр бол одоо ойлгож болж байна. Хүмүүсийн одоо нэг ийм ойлголт өгдөг шүү. За гадаадын энэ өндөр ашиг чимтэй энэ үхрүүд те одоо ангус гэдэг юм уу, Монбелард гэдэг юм уу, лимузин гэдэг юм. Ингээд Монголын энэ эрс дээрс уур амьсгалтай нөхцөл бол одоо ингээд бас өсгөж үржүүлэхэд хэцүү. Заавал одоо ингээд нэг битүүмжлэлтэй дулаан байр савнд ингээд байлгах ёстой гэсэн нэг ийм ойлголт өгдөг шүү дээ тий. Тэрийг бол одоо энэ танай нутагт бол бас Монголын энэ цаг агаар нөхцөл бол үржүүлж болдго юмаа гэдгийг бол харуулах гэж зорж байна гэж бас түрүү сонслоо шүү дээ тий. Ер нь энэ аливаа одоо энэ үржил селекцийн ажил зорилго нь мэдээж хамгийн үйлдвэрлэлийн ер нь хамгийн бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэл одоо боломжийн хэмжээнд өндөр байхаараа тооцож байгаа. Энэ тэр яг тэр зарчмаараа бол үржил селекцийн ажил ч гэсэн яг тэгж тооцоологдог. Тэгэхээр бид нэр тэжээлийн мал сайжруулаад явах бол нэг өөр 100% бэлчээрийн ийм малыг яаж одоо ашиг чимээ нэмэгдүүлэх вэ гэдэг тлийг нь гол харж байгаа. Тэгэхээр саяын үндсэн нөгөө суур үзүүлэлтүүд дээр аваад дахиад одоо бид нэр тодорхой сөргийн одоо дундаж үзүүлэлтийг нэг 30 орчим хувиар нэмэгдүүлэх юм төлөвлөгөө гаргаж тооцсон байсан. За ингээд бид нэр хавар намрын хэмжилт хийгээд судалгаагаа баталгаажуулаад явхад одоо манайх нэг 30% даа бол байрж байгаа. Ер нь бол зарим одоо топ өхрүүдийн хувьд бол үндсэн нөгөө ангус үйлдвэрийнхээ стандарт норм жингээс үл давсан үзүүлэлттэй байна. Тэгээд нөгөө талаасаа тэр бол эрчимсэн аж ахуй дээр одоо тэжээлэг арчилгаа малгааны таатай орчинд тавлаг байдалтай тийм байна. Манай энэ дээр 100% бэлчээрийн энэ байгаль цагуурын энэ хүн нөхцөлд бэлчээрийн нэмэлт тэжээл байхгүй бэлчээрээр малгаж байгаа мөртлөө энэ үзүүлэлтүүд зарим өхөр дээр илүү гарч ийн гэдэг маань биднэрт бол одоо энэ потенциал бол Монгол өхөртөл байна. Энэ цагуураа одоо бэлчээрээ бүс нутгаа зөв сонгож чадах юм бол боломж байна гэдгийг л харуулж байна л да. Одоо бол бас энэ за Казахын цагаан толгой гэдэг сэлэн үйлдвэр за одоо ангус гэдэг олон төрлийн өхрүүд хүмүүсээс өсгөж үржүүлээд байна шүү дээ тийм. Энэ ингээд хувьдаа зүгээр өөр өөрсдийнхөө сонирхлоор өхөр сүргээ одоо өргөжүүлэхийн тулд эсвэл ашиг шимийн өндөр авахын тулд ингэж үржүүлж гинөө эсвэл одоо ингээд энэ сумаас байдаг юм уу эсвэл баг нөхрөл ингээд нэг нэгдсэн ийм арга хэмжээ гэдэг юм уу ийм яваад байна уу? Ер нь бол сум орон нутаг өөр өөрийнхөө чиглэлээр одоо өөр тохирсон бодлого шийдвэрээр явж байгаа хаа. Манай сумын хувьд бол одоогоор бол нэг сумын нэгдсэн бодлого бол байхгүй явж байгаа. За манай сумыг ийм өхөр үржүүлээ, энэ талаас нь ингээ гэдэг талаар бол байхгүй. Гэхдээ зах зээлтэйгээ энэ уялдаад одоо бид бүхний хийж байгаа ажлын үр дүн нүдэн дээр харагдаж байгаа учраас зах зээлээ тооцоолоод манайхан дээр бас одоогийн байдлаар бид манай сумаас нэг 10-аад
айл залуучууд нийлээд үржил селекц дээр бол хамтраа явж байна. Нэгдсэн нэг төлөвлөгөөтэй нэг зохион байгуулалтанд ороод явж байна. Гэхдээ суур дээрээ тус тусдаа бүртгэл мэдээлэл нь тус тусдаа зөвхөн одоо селекц дээрээ ингэ явж байна. За бид нэр энэ үржил селекцийн ажлыг яаж хийдэг гэхэлэр ерөөсөө одоо шинжлэх ухааны ололтыг ашиглаж байна. За биотехнологийн дэвшилтэт арга за зохиомжтой хэл төлгийн аргыг бол одоо нэлээд өргөн далайстай хийж байна. Нөгөө талаасаа өнгөрсөн жил манай цөм сөрөг дээр бас үр хөрөл шилжүүлэн цоолох юм нарийн технологийн ажлыг л бас хийсэн. За тэгээд ер нь бол одоо жилээс жилд хийсэн ажил дээр нэг дадлаг туршлага хоримтлуулаад ингээл явж байна. Тийм учраас сум болгон бол өөр өөрийн бүс болгон аймаг болгон өөр өөрийн гэсэн одоо онцлог тохирсон юм малыг өржүүлнэ гэсэн одоо бодлого шийдвэрнд байгаа. Тэгээд бид бүхэн энэ 4 жилд одоо 25-аас 28 оны хугацаанд Баяндун сум шинэ брендийн махны чиглэлийг өгөхөр. За тэгээд цаашлаад бид нэр адуун дээр үл судалгаа хийгдээ явж байгаа. За бориод хонь дээр бол бас энэ ажлыг омог болсон байдаг 15. Тэгэхээр одоо энэ омгийг өгүүлбэр болгохын судалгааныхын ажлыг энэ хойтлын 4 бориод сум дээр хийгдээ явж байгаа. За балуур дээр бол илүү одоо шулуур сумд бол илүү идэвхтэй явж байна. Хонь тал руугаа. Тий хонь тал та. Энэ өөрөө нөгөө махны усны чиглэлийн хонь. Тийм учраас бид нэр ийм малын төрөл зүйл болгон дээр одоо тодорхой хэмжээний бодлого барьж энэ ажлыг хийгээд явах ийм зорилттой явж байгаа. Сайхан ажил бас өрнүүлж байгаа юм байна. Зүгээр энэ арга туршлагыг гадагшаа импортлох тал дээр одоо ямар одоо зэрэгэлдээ сумдууд зэрэгэлдээ аймагуд байдаг юм уу те эсвэл одоо баруун аймагуд дарч байдаг юм уу? Ингээд энэ арга туршлагыг хуваалцах гэдэг юм уу? Энэ тал дээр ямар ажил өрнүүлж байна? За мэргэжлийн зооинженерүүдээс бүрдсэн удамших хувьслал гэдэг компани бид нар бол мэргэжлийн нэгт нөхдөтэйг байгуулсан. За одоо ингээ 2 жил 3 жил болж байна л да. Тэгэд энэ хүрээндээ бол яг энэ биотехнологийн арга туршлагыг нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх, дээр нь одоо сургалт семинар хийх, иймэрхүү одоо зоотехникч бэлтгэх төрөвчлсөн сургалт биотехнологийн гэхмэчлэн ийм ажлууд хийгдээ явагддаг. Ер нь бол энэ бүтээгдэхүүн энэ сургалтыг импортлох ажлууд бол явагдаж байгаа. Дотооддоо болон одоо бүр цаашлаад бид нэг гадаад руу захиалга ирээд байна. За яг энэ зөвхөн одоо манай аж ахуйн хувьд бол өнгөрсөн хугацаанд Монгол орны одоо 18 аймгийн нэг 40 гаруй суманд ерөнхийдөө нэг 200 орчим эцэг мал сайжруулах шаар бол нийлүүлсэн байдаг. За сургалт семинаруудыг бол авъя гэсэн захиалгууд ирдэг. Нөгөө малчтын сумдууд ч одоо малын үйлдвэрлэлийг сайжруулах юм төсөл хөтөлбөр тавьж өгдөг болсон. Дээр нь одоо малчтын зөвлөгөөн гэж сан болгон хийж байгаа. Энэ дээрээ ирж одоо энэ махны өхрийг үржүүлэх, үржил селекцийн арга туршлагаасаа хуваалцж гэдэг юм санал тавьдаг. Энэний дагуу бас хэд хэдэн сумд бас явж илтгэл тавьсан. За саяхан одоо 24 онд гэхэд бүгд найрамдаг одоо хятад ард болсон өвөрхөн Монголын Шилийн гол аймгаас манай дээр санал ирж 10 хэдэн бяруу авъя гэдэг. Махны чиглэлийн одоо бухтай авах бяруу авъя гэдэг юм санал ирсэн. За энэний дагуу бичиг баримтыг өсөлтөд үзсэн. Тэгээд бас нөгөө манай дээр бол одоо ингээд экспорт нь гарах хэмжээний үл юм эргэцэн хувьд боломжгүй юм байна. Нөгөө малын эрүүл мэндтэй холбоотой Аз зэрэглэлийн өвчнөний давтамжийн хугацаатай хорио зэрэгтэй холбоотойгоор юм боломжгүй. Тэгэхээр ер нь бол энэ дээр үндэслэж өгөх гэхээр ерөөсөө Монгол мал эрүүл байх нь чухал. Тэгээд нэгдүгээрт эрүүл байлгаад дараад нь үнэхээр одоо тэр бусдын сонирхлыг татахыз дэлхийн одоо зах зээлд өрсөлдөх хэмжээний юм өндөр ашиг шимтгий мал бид нэр бүтээж чадах юм бол эрэлт хэрэгцээл байгаа гэдгийг л харж байгаа. Одоо бол энэ нөхрүүд бол одоо зах зээлийн эргэлтэнд бол ороод эхэлсэн байгаа гэж ойлгож байна тийм. Тэгэхээр одоо эн чин хүнсний эрүүл ахуй одоо бас хамгийн чухал. Тэгэхээр эдний ч одоо бас нэг бүртгүүлжүүлэх эрүүл ахуйг хангах тал дээр бас ажлууд хийгдэж байгаа баг тий. Манайх ийм цахим бүртгэлтэй. За цахимаар бүртгэл хийдэг. Дээр нь өхөр болон удмын одоо бүртгэлийн гэрчлэгээтэй. Энэ өөрөө тусдаа нөгөө нууцлалын зэрэгтэй юм паспорттой гэсэн. Тэгээд ингээд явдаг болохоор тэрэн дээр одоо эрүүл ахын бүх нөгөө үйлчилгээнүүд нь бүгд ордог учраас тодорхой мэдээлэл нь бүгд байж яадаг. Хөсвөл одоо
сахимаас давхар гараад ирдэг ийм боломжтой болсон юм байна. Тэгээ одоо манайх нөгөө энэ нийлүүлж байгаа өршлийн мал маань дандаа пассворттой очно, баталгаатай явна. Одоо гацуурт энэ газар агараа гэдэг хэмжээний том компаниудын жишгтүүл технологийн хувьд бол хөрсөн. Тэгтээ нөгөө харьцангуй эн чинь өөрсдөө гараар ингээд хийгээд энэ олон жил 10 хэдэн 7 8 жил ингэж өргөжлөл хийсэн ажил болохоор их удаан явж байна л да. Ер нь зээл төсөл элдв янз бас нэг хурдан хэрэгждэг ажил бас биш юм биш. Энэ тий хурдан хийх боломжтой ерөөсөө л төсөв санхүү. Одоо ингээл манай дээр нэг 200 цөм цөртний 203-аас 4-р үеийн ангуусаар бүрдүүлсэн байгаа юм. Тэгэнгუთ энийг яаж одоо 2000 болох вэ? Эсвэл одоо сумын хэмжээнд зэрэглэдэ сумдуудын хэмжээ бүсийн хэмжээнд тэр хурдан ингээд олшруулахын боломж байгаа юу гэвэл байгаа. Тэгэхдээ энэ бол нөгөө л төсөв санхүү бодлого шийдвэртэй холбоотой. Үнэхээр шинжлэх ухааны энэ судалгаанууд нь суур судалгаа бүгд байгаа юм чинь энийг зүгээр олон болгоо олшруулах гэвэл сум бодлогоор дэмжиж төсөв дээр мөнгөний суулгаж өгөөд тэр нэг бие технологийн арга технологи хэрэглэхтэй бүртгэл системийг хөтлөх энэ төргээд тэгэх юм бол ерөөсөө эн чинь ингээд хэдэн зуугаар хэдэн мянгаар өршүүлээд явах боломж байгаа. Зүгээр одоо судалгаа хийх шаардлага болж штэ. Энэ судалгааг шууд сумын хэмжээнд компьютер 10 дахин өршүүлэхэд ийм боломжтой байгаа. Тэгэхээр уг нь бол нэг үе бол их аятайхан болсон. Одоо тэгээд орон нутгийн шийдвэр чухал. Тийм л байна. Одоо бол яг зүгээр хүмүүсийнхээ өөрсдийнхөө нөөц бааз дээр суурлаад ингээл явж байгаа ажил шүү дээ. Тийм байгаа хүрээнийг сайжруулалт хийгээл байгаа хөр дотроо л ингээд хийж байна. Бидний нөгөө сургалтын гол зорилго гэдэг нь энэ хийж байгаа ажлын маань гол зорилго нь ганц аж ахуй дээр ингээд юм хийгээд байх биш. Энээс гадна одоо бусдад яаж одоо нэг зөв талаас нь ойлгуулах, төгөөнд дэлгэрүүлэх үү тий. Одоо 200 хүртэ 500 хүртэ байжгаад нэг шүтлэн өхөр гаргахад нөгөөх нь нэг 180 хил 200 хил гардаг байлаа гэж бодоход энийг яаж нэмэгдүүлэх вэ? Нэмэгдүүлэх үнэхээр боломж байна уу байхгүй юу гэдгийг тэр хүмүүс маань тэндээ өөрсөнд одоо янз бүрийн мэргэжлийн хүмүүс байгаа. Тийм учраас өөрсдөө судлаа тэрэн дээр алдаад онж усаад байх ш. Бэлэн ийм кейс байна. Энэ дээр одоо мэргэжлийн судалгааны ажил хийгдээд яг ийм өхөр гарсан байна. Тэгэхээр энийг та нар зүгээр үнэхээр өхрөө сайжруулах, ашиг чимээ нэмэгдүүлээ, өрхийн орлогыг нэмэгдүүлээ гэж л бодвол шууд эндээс хуулаад копидэхэд бэлэн загвар нь байна. Үржлийн бүр төлөвлөгөө систем нь хүртэл тодорхой байгаа байхгүй. Ингээд явах боломж байгаа гэдгийг л одоо хүмүүст ер нь бол байн хэлж таниулж явдیں۔ Тэгэхээр одоо Монгол мал өөрөө нийт одоо мал сүргийн 56% 2 жилийн өмнөх би судлага харж ирсэн. Улсын хэмжээнд одоо манай чинь 72 сая мал тэр үед байсан баг. Тэгэхэд 56% таварын мал зөвхөн эр мал байна гэж. Тэгээд одоо эднээс улсын хэмжээнд бэлчээрийн доройтолд орсон байна. Энд уул уурхай болон одоо малын хөлийн нөлөөлөөс болоод тоотлогоо олж ирснээс бол бэлчээрийн даас доройтлоо хэтэрлээ гэж манайх тал үрдэл ярьж байгаа. Хилцүүлэг болгон дээр дараа сэргүй л ярьсан малчиж ярьсан. Тэгэхээр эндээс гарах зам бол ерөөсөө богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулан мал сүргийг тэгээд бид нэр 5 жил биш 3 жил малж эр малыг насанд хүргээд тэгээд нэг 300 хил хүргэж зардаг биш ерөөсөө эхний нэг амтнд мал төлөөл эхний нэг жил хагасаас ахуулаад цаашлаад нэг 2 жил хагасны хугацаанд нөгөө тэр 5 жил малж хүрдэг жинд нь хүрэх ийм л одоо үндсэн агуулгаар бол аль болох богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулж чадах юм бол бидний бэлчээрээ хамгаална, байгалаач хамгаална, дээр нь хүн хүчний зардалч баг гарна. Тэгээд тэрнээс ч гараад нөгөө эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн малдаа энэ бүх зардлууд бүгд хэмнэгдэх юм боломжтой. Тэгэхээр 3 настай малын жингийг 1 настай малаас авах ийм л боломж байгаа. Тэгэхээр яг энэ бэлэн боломж нь байна гэж хүмүүст харуулах гээд л одоо ерөнхийдөө ийм би фэйсбүүкээр их бичдэг л дээ. Тэгээд ер нь бол малд хэрэгцээтэй одоо эрдэс бодис юу хэрэгтэй, витамин яг хэдий ямар хугацаанд үйлчлэгээ үзүүлэх юм, усны хэрэгцээ ямар байх юм, өвс дижээлийн хэрэгцээ гэж юу байх юм гэдэг яг мэддэг юм энэ судалгаан дээр үндэслэл явуулдаг. Тэгэхээр энэний хүртэл хүмүүс хайсан ингээд тэр үр сайн мэддэггүй. Ер нь бол хожирсуу тавих ёстой л гэж ойлгож байна. За таргалахад ташуур гээл, турхад тушаа гээл. Тэгэл ингэсэн мөртлөө яг нарийн одоо тэр захирлогоо бид хэрэгцээтэй шаардлага
юу байгааг нь сайн мэддэг. Тэр үеийг хэл бид нэр өсвөр хөрийг бол одоо өсгөн байж болохын тулд энергийн хэмнэлтэнд оруулах ёстой гэж бол яг би шинжлэх ухааны үндэслэлтэй бол өөрөө тэгж хардыг. Манай уламжлалтаар яадаг хэлээр бэлчээрээр явж байгаа энэ жил бол одоо цас цудгүй сайхан жил байна. Илүү зардал үүсвэ яадээ малыг хөвөргөө болгоно, төсөөр төвчээргүй болгоно, бэлчээртэй яв гэдэг байдлаар ингэ явуулж байна. Мал алхах тутамдаа энерги зарцуулж байгаа, даарах тутамдаа энерги зарцуулж байгаа. За эвэртэй мал бол бүр эврийн дулааныг хэвэн барих үүдэн зайлшгүй биеийн одоо зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр дотоод энерги илүү шатаана. Гэхмэчлэн нөгөө гарах ёстой. Өөр ашиггүйгээр гарч байгаа энерги хэмнэлт хийж нөгөө өсвөр мал маань өсөлт хөгжлөлт нь илүү хурдан явагдана энэ төр гэдэг зүй тогтлууд бол байгаа. Тэгэхээр энэнийг хүртэл бас хүмүүс хэлж л байх хэрэгтэй юм шиг санагддаг. За тэгвэл өхрийн талаар бас мэдээллүүдийг авчлаа. 4-5-аас яриандаа дурдж байсан махны чиглэлийн бас нэг адууг бас үржүүлж байгаа гэж ярьсан тий. Одоо манайхан бол за адууны тал дээр бол бас л уламжлалтаар зүгээр л одоо бэлчээр тавьж байгаа аль тарганыг нь одоо шилээл махлал одоо зах зээлд гаргадаг тий. Одоо яг махны чиглэлээр одоо бас нэг ийм адууг үржүүлж байгаа гэдэг талаар бол одоохондоо бас мэдээлэл бас тун баг байгаа болоо гэж бодож байна. За өхрийн тал дээр бол одоо бас газар өөр өөрсдийнхээ арга туршлагаар өхрийг бол одоо ингээд үржил селекстор болоод үржүүлээд байгаа бах тий. Адууны талаар бас танаас бас мэдээлэл авъя гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа хөдлөөд адуун дээр яварцсан очив. Тийм ээ. Адуун дээр очиж байгаад тэр тухайгаа ярилцсан. За тэгээ. Би бол урд нь одоо зүгээр ингээ адуун дээр ирэхээр дандаа л нэг уяаш нартай уулзаал одоо гаднаас оруулж ирсэн одоо тийм азарганы төлмөлгээл одоо англи азарг гэлдэг шүү дээ. Дандаа л нөгөө нэг хурдны чиглэлээр нь ярьж явсан. Одоо харин энд ирсэн ч бас нэг арай өөр юм сонсогдоод одоо хоёул адуун дээр ирсэн үуч тий. Одоо ер нь бас урд нь би бас сонсч л байгаагүй юм байна. Одоо энэ махны чиглэлээр ингээд гаднаас юм азар оруулж ирж одоо энэ үржил селекс хийж гинэ гэдгийг тэрний талаар та нар ярьж байна. Тий нөгөө л одоо өмнөх энэ махны чиглэлээр малыг сайжруулах тэр одоо бодлынхаа хүрээнд за өхөр дээр ингээд судалгаа хийгээд болцоо. Ингээ боломжтой юм байна. За ер нь цаашлаад бусад одоо төрлийн мал дээр бас хийх боломж байна уу байхгүй гэдгийг бас тооцож үзэжсэн. Тэгээд адуун дээр үл хийх одоо зайлшгүй шаардлага байгаа юм байна. Тэгвэл ямар үйлдвэрээр вэ гэдгийг тооцож үзээд Оросын холбооны улсын одоо тэр байгаль цагуурын хамгийн одоо хүн нөхцөл тэр их одоо цас ундаг тэр модон дотор уул усанд явдаг нөгөө хүнд ачаа төтгөрийн ийм чиглэлийн одоо үйлдвэрийг сонгох зөв гэж тооцоод тийм Владимирский Тезловоос үйлдвэр энэ үйлдвэрийг сонгосон юм аа. Бид бүхэн яг одоогоор нэг 6 дахь жилдээ явж байна л да. Селекцийн ажлыг эхлүүлээд тэгээд нэг энэ дээр 3 ерөнхийдөө нэг 5 азар оруулж ирсэн юм байна. Тэгээ одоо энэ манай дээр 3 нь явж байна. Дахиад нөгөө бид нартай хамтарч ажиллаж байгаа нөгөө хүмүүстэй залуучууд дээр маань 2 нь явдаг. Ингээд бид нэр энэ дээр 6 жилийн хугацаанд судалгаа хийж үзээд одоо ЭП 2 дугаар үеийн эдлэцэл энэ жил гарч эхэлж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд энэ өөрөө төсөв төвшөр үнэхээр сайн байна. Нэмэлт хижээл байхгүй байна. Унаг сарва даагнууд нь ямар ч асуудалгүй байна. Тэгээд дааг нийтлэхэд нэг дундажаар нэг 180-аас 200 хил голоос мах гарч байгаа. Энэ чинь өөрөө Монгол одоо дундаж Монгол адууны голоостай адилхан байгаа хгүй бүдүү адууны. Тэгэхээр энэ чинь өөрөө сүргийн дундаж тодорхой хуваар нэмэгдүүлэх юм боломж байна гэж харж байна. Дээр нь төсөв төвчээр одоо ганц одонд бол үнэхээр одоо ямар ч өвчлөл байхгүй. Төсөв төвчээртэй тэгсэн мөртлөө сөргөлөх юм адууга хураагаад явах юм бас потенциалтай байна. Энэ Монгол адуутай бас төстэй байна гэсэн үг. Монгол адуу бол эн чинь одоо за нэг дунджаар нэг 10-20-од үгүй хураадаг ч юм уу тий. Ингээд бас нэг Монгол адууны бас нэг юм мөн чанар байна шүү дээ тий. Гэтэл энэ Орос азарганд одоо та дөрөв яан дээр нэг зогсгон дурдаад өнгөрлөө шүү дээ. Одоо гүү хураах сүргээ хамгаалах тал дээр тий. Мөн дээрээс нь Монгол гүүтэй нийцэл нь одоо яг ямар хөө байна. За энэ адуун дээр бол Монгол адуутай ойролцоо зан чанар ийм юмнууд ажиглагдж байна. За сөргөлөх чадвар бол байна. За гүүхраалт бол сайн байна. Бусад энэ бүгд адилхан байна. Гэхдээ нэг сул тал байна. Тэр нь юу гэхээр одоо Монгол өрөө бол хязгаарлан бол шууд өөрөө зөнгөөрөө адуу тасалж аваад
өөрөө сөргөө бүрдүүлдэг тий. Эднэр бол энэ Владимирские үйлдвэр буюу одоо энэ гадаадын энэ үнээр ашигчмтэй адуунд бол тийм юм бол ген юу зөмбөл байдаггүй. Энэ заавал одоо гардаж хураалгадаг. Хураасан хойноо бол харин ямар ч асуудал алдахгүй ингээ явдаг. Тэгээд нэг дахиад нэг сул тал нь гэхээр өөрөө төлөө хөөхгүй. Өөрийнхөө одоо Монгол одоо бол өөрийнхөө өр төлийг сөргөөс тасалдаг тий. Үржиллийн нас нь болонгот. Тэгэхээр эднэр бол тийм байхгүй. Ийм хоёр одоо сул талтай. Гэхдээ яг хуу энэний гарсан одоо селекцээр гарсан дараагийн одоо 2-оос дээш үе дээр бол нөгөө энэ сөргөлөгцөн үр төлөө хөөхгүй гიშгүй байх гэхмэчлэн энэ нөгөө зөнгүүд нь бол одомших боломжтой гэж харж байгаа л да тий. Энэ газар нутагт одоо гарсан өссөн юм болохоор одоо бас тэр зүүн суух байх л да. Суух ер нь суух ёстой гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ үнэхээр одоо суусан байна уу гэдгийг энэс хаш дахиад нэг 4 жилийн дараа бол за ёстой нөгөө ярьж байсан юм маань үнэхээр суудсан байна. Ийм боломжтой юм наа. Эсвэл энэ үнэхээр боломжгүй юм байна. Тэгэхээр өржлийн ажлыг дахиад өөр хувилбараар дахин тооцох юм гарч магадгүй. Тэр бол одоо цаг хугацаа харуулах асуудал. Нэг сайн тал нь эднэр өөрийнх нь тар хүч болоод одоо үр төлийнх нь тар хүч огт хөдлөхгүй. Тэр бол үнэхээр сайн одоо мах барилт бол тэр нь хамаагүй даваа тал байна шүү дээ. Ястай даваа. Тэр Монгол одоо ингээд жингээ алдаад махан шуураад жоохон тураад орж ангууд энэ нөхдүүд энэний төлөөдөл ямар ч асуудалгүй бандар намрын хараа орчтой нэг сайн талтай. Тэгээд энэ чинь нөгөө хөрс зузаантай. Өс нь ингээд босоод байна. Хөөдөр тусам ингээд өс нь босоод байна. Тэгээд юу яа. Анх адуу хураасан газар хаана тэндэл ерөөсө хөдлөхгүй жилийн 4 үлээд ялаа шамуултай байсны хөдлөхгүй цас шуурга болсон ч хөдлөхгүй нөгөө Монгол адуу бол яг цас шуурганаар уруудаад буцаад ирдэг гэдэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр ялаа шамуултай хэдүүл салхитаад явна. Эдний хувьд бол харин тийм байхгүй нэг сайн тал. Ерөөсөө энэ нуурын хажууд дэх хураалагс энд л байдаг бол яг энэ жилийн 4 үлээлтэй байдаг даваа. Энэ тийм байна. Хариулга багтаа болчихно шүү дээ. Хариулга багтаа болчихно. Тийм байна. Тэгээд ер нь бүх аль ч одоо төрлийн мал аль ч үйлдвэр өөрийн гэсэн онцлог сайн талтай бас алдаа дутагдал сул талтай. Монгол адуунаас гарч байгаа одоо махнаас ер нь ойролцоогоор хэдэн хувь илүү гарч байна? Жингийн үед. За амьдын жингийн судалгаануудыг бид нэр ингээд жилд 2 удаа авдаг. За энэ намрынхыг бол одоо аваагүй байна. Энэ намрынх бол амжаагүй байгаа. За нодлонгийн судалгаагаар үзэхэд бол нэг насанд ойролцоогоор амьдын жингээ 40-оос 60 кг одоо зөрөө гарч байгаа. Яг үеийнх нь Монголтай харьцуулсан судалгаагаар. Тэгэхээр энэ маань хамгийн багаар бодоход бид нэр амьдын жингийн одоо 50% нь гулуусны гарц гэж тооцох юм бол нэг ойролцоогоор 30 кг орчим бол гулуусан дээр ялгаа гарах юм тооцоо байна. Энэ махны чиглэлийн адуу хичнээн том биетэй бие цогцтой байсан ч гэсэн төрхийн хүндрэл гэж гардаггүй юм бэл. Бидний хувьд бол яг энэ судалгаа өнгөрсөн одоо 5 жилийн хугацаанд бол ямар ч асуудал гараагүй. Жижиг биетэй Монгол гүйч тавьсан, томыг ч тавьсан, шин төлж байгаа гүйч байсан. Тэгэхэд төлөвл ерөөсөө ямар ч асуудалгүй гарна. Юу яадаг. Төрхийн хүндрэл одоо гацах барих юм бэрхшээл байхгүй. Шууд л одоо байглаараа өөрөө төрчдээ. Тэгэхээр гарсан хойно энэ махны чиглэлийн ер нь мал өөрөө гарсан хойно одоо хоногийн нэмэгдэлжин өндөртэй байдаг. Тэгэхээр одоо бид нэр энэ адууны хувьд бол хоногийн нэмэгдэлжингийн бол хараахан тооцоогүй явж. Одоо зүгээр төрхийн жин болоод одоо намрын хэмжилтэн дээр нь ямар байна, онд оролт нь ямар байна, төсвөр төвчээр ямар байна гэх хэмжлэнгийн судалгаануудыг хийж байгаа. За би түрүүн яриандаа дурдсан нөгөө өсвөр өхрийг өсгөн бойжуулалт хийдэг ордооны төв гэдээсэн тэр газраатай товчхон танилцуулъя. Ер нь бол тэгээд хям төсөр аргаар хийх бас юм шийдэл байгаа гэдгийг хүмүүст хэрэг болж магадгүй гэдэг үднэс. Одоо танилцуулъя. Одоо энд бол өхөр бол тийж бордож байгаа юм бол байхгүй юм уу? Тий, бордооны өхрөө яг оруулаагүй нь одоо. Тий, ер нь бол бордооны өхөр гэж оруулдаг, жил болгон оруулдаг. Тэгээд энэ
өсвөр үхрийн өсгөн бойжуулалт гэж ер нь хийдэг байхгүй. За. Тэгээ өнгөрсөн одоо 3 жил дараа л одоо 19-с 21 оныг дамнуулаад 3 жил дараалж одоо өсвөр үхрийн өсгөн бойжуулалтыг хийсэн. Энэ жилийн хувьд л яг нөгөө бордооны өхөр оруулах хугацаа маань арай болоогүй. Ер нь л одоо энэ эх 7 хоногоос бол оруулах юм байна. Тэгээд 4 сарын сүүл 5 сарын ихээр зах зээлд одоо бордсон өсвөр ангуусын мах гаргаж борлуулах ийм зорилготой ийм ажил одоо хийгдэх. Бордон өснөөс энэ одоо өсвөр насны үхэр гэж байна шүү дээ. Тэгэхээр хэдийн хугацаанд бордоод тэгээд одоо зах зээл бүтээгдэхүүн болгож гаргах юм. За энэ ер нь бол тухайн жилээс хамаарат хугацаагаа бол тухайн жилийнхээ хөтөлбөрт одоо яаж хийхийг бол тооцно. Гэхдээ энэ жилийн хувьд үнэтэй жил болж байгаа учраас ерөнхийдөө бид нэг багадаа нэг 70 хоногоор тооцож байна. 70-аас 90 хоног байхаар тооцож байна. Тэгэхээр одоо бид нэг сарын сүүлээр 1 сарын 20 хавцаа оруулна гэж тооцож байгаа. Тэгээд нэг 4 сар 5 сарын ихэн 5 сарын 10-ны үеэр бол одоо сүүлчийн борлуулалтыг бол гаргахаар. Тэгээд тэрэн дээр бол мэдээж одоо нөгөө махны дээд шинжилгээ судалгааг бас давхар явуулдаг. Одоо үнэхээр одоо марбл шинж маань яаж гарах нь уу, шүүслэг байх нь уу, тэр эрүүл ахуйн чанар шаардлага хангаж ийн үгүй юу? Монгол өхөртэй харьцуулахад ямар байхыг нь хүртэл бид нар бас тооцож байгаа. Зарим суур дээр бид нар Монгол өхөр бас бордох зэрэгцээд ингээд бид манай дээр бол ангус тэр бусад 2 суур дээр маань ангус болон казакын цагаатлагад ийм үйлдвэрийн өхрүүдийг өсвөр гэдэг одоо бяро шүтлэнгүүдийг бордох юм байна. Энэ маань хамгийн одоо байж болох хямд бөгөөд мөн одоо малын эрүүл мэндэд ашиг тустай байх боломжтой хувилбар гэж тооцоод бас олон судалгаа хийсэн. Тэгээд блокоор юм уу эсвэл сэндвчээр юм уу гихмчлэгийн эсвэл одоо нэг пилонкоор юм уу янз бүрийн судалгаануудыг хийжсэн. Ерөнхийдөө энэ мод байх нь зөв байна. Энэ малын өвчл байхгүй, дээр нь цэн цохихгүй тийм байдлын агарын урсгалд чөлөөтэй сэлгэж явах боломжтой хувилбар ингээд тэгээд тухайн үед бол яг модны материалын үнч араагаа хямд байсан. Ерөнхийдөө ийм юм хийх боломж байгаа юм байна гэдгийг хүмүүст харуулах үднэс энийг байрсан. Тэгээд тэрээс бас ингээд нарны тусгалаас орох нь шүү дээ. Тийм энэ бол нөгөө поликарбонат хийгээд одоо бол ингээд тоос дарчаад байна. Ер нь бол энэ чинь нэг өвлийн нарыг нэвт ингээд тусаад энэ хойтлын хоймроор байгаа нь хойд хан дагууга нөгөө хөвтөр бууцыг бол цэвдэгшүүлэхгүй айтайхан бас нөлөөтэй. Тэгээд ингээд энэ юуг нь агаржуултын хоолойнууд нь ингэж хийгээд шийдэд өгсөн байдаг. Тэгээд энийг энэ жилийн хувьд бол одоо одоо бордооны өхөр оруулахад энэ дээр бол ашиглагддаг юм байна. Бордооны өхөр орсон тохиолдолд яг дан эндээ зүгээр өдөр тутмын тижээгээд байх юм уу, бэлчээртэй хослол байх юм? Бэлчээрт байхгүй. Ерөөсөө ер нь бол бид нэг ийм юмыг л хүмүүст одоо харуулахыг зорж байгаа. Юу гэхээр Монголын одоо мал аж ахуй хууль ерөөсөө бэлчээрийн 100% бэлчээрийн мал аж ахуй. За бэлчээрийн мал аж ахуй маань ингээд олон жил мянганаар бол уламжлагдаад ирсэн. За одоо бол бүх юм даяаршин өөрчлөгдөж байна. Дээр нь шинжилгээ ухаанд суурилсан одоо энэ технологи нэвтрүүлж байна тий. Тэгэхээр зэрэг 100% бэлчээрээр явуулаад хавар тураагаад амдын жин намрын амдын жингийг 40 гаруй хувиар зарим тохиолдолд буурж байгаа. Тэгээд намар дахиад нөгөө мал маань бэлчээрээсээ өөрөө тарах хүчөө нөхөж авахд 60% нэмэгдүүлэхийн потенциалтай байна. Тэгэхэд ерөөсөө энэний хооронд нэг 20% өсөлт явж тий нэг жилийн хугацаанд. Тэгэхээр бид нэр энэ 20% өсөлтийг яаж одоо дор хаяж 60% тэгээд бүр болвол тэрнээс дээш хувиар өсөх боломжтой гэдгийг тоосч байна. Тэгэхээр энэ маань ерөөсөө энэ хагас эрчимсэн хэлбэрлөө шилжих нь үл зөв. Тэр үднээсээ одоо энэ жил үнэтэй жил байгаа болохоор бэлчээрээр 100% явуулаад бордох малыг намрын тарах хүчээ яг алдааг хүч хөдлөөгүй байхад нь бордоонд оруулвал тэжээл болоод бусад одоо хугацаа хэмнэх юм сайн талтай. Тэгэхээр зэрэг одоо бид нэр энэ оруулдаг нь малынхаа нөгөө тарах хүчийг харж байгаа тооцож байгаа. Тэгээд оруулаад яг хэдэн сард зах зээлд нийлүүлэх боломжтой. Энэ хугацаанд хэдийн хэмжээний тэжээл зардлага гарах гэдгийг тооцож байгаа. Ер нь бол хагас эрчимцэн гэдгээр нь оруулж байгаа. Тэгэхээр тэжээлд орсон бол дахиад хөдөлгөөнийг нь шууд хорно гэсэн үг. Бэлчээр байхгүй зөвхөн услна.
Усыг аль бол хол биш шууд хажуудаа байвал сайн. Ер нь ингээ хөдөлгөөнийг л хэдийн шинэ 20 хэдийн шинэ тижээлийн төлцөн нэмэгдэх юм үндсэн суур зарчим байгаа юм л да. Зөв. Одоо бол энэ юуны хадлагын одоо энэ хуулиатай өвсөөрөл ер нь бол дандиж их юм шүү дээ. Энэ жилийн тухайд бол тий. Энэ жилийн тухайд нэмэлт хичээл байхгүй дан хадлагын өвсөөр. Тэгэнгүүт энэ ягаад одоо бид нэр хоёр янзын гэж судлаад байдаг будаа буюу нэмэлт хүчит хичээл нэмээд өгөнгүүт зарим хүмүүсийн бол одоо судалснаарч байдаг ер нь манайхны хандлага бол нэмэлт хичээл өнгөт нэг махны амт нь өөрчлөгддөг гэдэг тий. Перми бол амтгүй болдог, бэлчээрийн гой махан амттай байдаг тэргээд тэрийг бас тооцож үзээд бас нэрээ ямар ч байх юм блэ гэж үзээд ер нь энэ жил дан 100% байгалийн хадлагаар тижээгээд үзье. Тэгээд одоо 3 сарын хугацаанд нөгөө махны чанар бэлчээрт байгаатай адилхан ам чанартай мөртлөө жин яаж нэмэгдэж гэнэ бол гэдгийг нь харна. За тэгээ марбл болох тэр жин богино хугацаанд нэмэх бол ерөөсөө генетикийн асуудал. Эвлизм бол одоо өндөр ашигчтай богино хугацаанд өсдөг ийм шилмэл үйлдвэрүүдийн хувьд бол хүссэн хүсээг нөгөө генийн чадамжаараа энийг нөхөө явцдаг. Монгол малын хувьд бол бас учир дутагдaltaй. За баярлалаа. Тэгээд Батгой дараагийн бас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бас өнөөдөр бүтэн өдөр бид бас хамт явж одоо бас газар дээр нь очиж үзлээ, харлаа. Бас үнэхээр сайхан бүтэмжтэй явж байгаа юм байна. Тэгээд бас олон малчтад хэрэг болох энэ мэдээллийг бас өгч чадлаа гэж бодож байна. Таны хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бас одоо манай нэвтрүүлгээ дамжуулаад манай малчд манаас харж байгаа. За та тэгээд бас өөрийн пэйж хуудасаараа өөрийнхөө мэдээллийн сүлжээгээр бас хүмүүст бас мэдээлэл түгээгээд байна, тийм ээ. Тэгэхээр энэ ажил манаас олон сайхан малчтад маань хүрч, тийм ээ. Одоо үхэр хонь адууга одоо сайхан үржүүлж ашиг шимийн сайхан хүртээсэй л гэж бодож байна. Хийж хэрэгжүүлж байгаа ажилд нь амжилт хүсье. Тий. Нэвтрүүлэгт маань оролцож бас олон сайхан хэрэгтэй мэдээллүүдийг өглөө гэж үзэж байна. Баярлалаа танд. За тэгээд юуны өмнө бас нэвтрүүлэг үзэж байгаа одоо бүх Монголын ард түмэндээ бол сайн сайхан бүхнийг хүсье. За танай телевизийн хамт олонд бас баярлаж талархснаа илэрхийлье. Тэгээд энэ бид бүхний хийж байгаа хийхийг зорж байгаа бас энэ зорилтыг хүрээнд бас олон нийтэд хүргэж байгаа. Энэ явдалд бол баярлалаа. Тэгээд одоо бид бүхэн сумын маань 100 жилийн гой болох гэж байна. Энэний хүрээнд 100 жилиг огцсон одоо олон ажлуудын маань нэг мэдээж одоо малчтын орлогыг нэмэгдүүлэх. За энэ үржил селекцийн ажлыг хэрхэн хийх тухай юм ажлууд нь бас багтаа явж байгаа. Тэгээд энэ бүхнийг маань сорулжилж цаг зав гаргаж зорж ирсэнд баярлалаа. Тэгээд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд үндэсний үсэлийг төвийн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэж та бүхэнд өргөлөө. Нэвтрүүлэг маань одоо малчин айлд очиж нэгэн өдрийн амьдрал ахуйг та бүхэнд үзүүлж харуулдаг байсан бол энэ удаагийн нэвтрүүлэгтээ бол малчин түмэнд хэрэгтэй мэдээллийг хүргэх зорилгоор одоо Баяндун сумын дэрж Баяндун сумын засаг дарга Батгой ахыхаа хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үзэгч та бүхэнд хүргэхийг зорилоо. Ингээд нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлэгтээ маань Монгол гутлын уран удан компани хамтран ажиллаж байгаа. Ингээд эх 7 хоногийн 5 гарагт шинэхэн зочинтой, шинэхэн айлтай үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзнаа үзэгчтэй. Түр баярлалаа. Oh